Монголын Эмбэл радио 88-ны урлагын дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгаая гэж сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 21-ний баасан гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа Мөги, Анжгаа, Гэрлээ, нариулагчаар мөнцөцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрт Jameson брэнд, за нэг аман тайлбар нь байх баа шүү. За Hello брэнд, Spam жигэнсэн махаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань Баян Матар ядуу сайхнаа хоёрын алийг нь сонгох вэ гэдэг сэдвээр ярилцсан. За бүх хөтлөгч тус бүрд амар муухай царайтай заяо. Царай муутай тэгээд бас биеийн ч гэсэндээ нэг тийм гоё биш. За тийм маш баян хүн заяо. За эмэгтэйчүүд тийм бас эмэгтэй байгаа нэ штэ. За үнэхээр үзэсгэлэнтэй хэрнээ туйлын ядуу хүн. За ингээд бас адилхан ирэм байх нь штэ. Гэрлэг санал тавьбал алинд нь зөвшөөрөх вэ? Тэр хүнтэйгээ насан турштай амьдрын шүү. Тэр муухай царайг нь ерөөсө засаж болохгүй. Масалд оруулгүй. Яа тэгвэл тэр хүн чинь өөр шийдэл нэг тэрэн шиг гэсэн юм байгаа мó. Хай. За байж. Чинийхаар одоо царай мотоо хүн гэвэл чи өөрөө хинтэй жишмээр байна. За, ширэк бол гэтээ ширэкэд бол дасчтэй штэ. Гэтэл Квазимото бол хэцүү байдаг байхгүй юу? Ара зүүн богоос ер нь тасчдээ штэ л гусах гал байна. Тэгэхээр номоос асуултгүй харин амар Квазимото гэж бодчихооч тэгээд. Квазимото ч бас тасчих штэ. Яах. За тэгээд тэр царай мөрөө тэр бүхтрэн мөхтрэн ерөөсө засаж болохгүй. Яг гэвэл тэр хүн чинь өөрөө тэрэндээс л хамгаалсан байдаг. Баян учраас. За сайхан хүн нь бас үргэлж ядуу чигээрэл амьдрах ёстой гэсэн дүрмтэй шүү. Заяа. Заавал аль нэгэнд нь зөвшөөрөх ёстой. За. Намаа би дасъя. Үгүй хардаа та нарыг ийм үг сонсч ирсэн үү? Ингээд нэг Квазимото шиг ийм царай муутай хүн тэр амар хөр хүүхэн дурлждаг байхгүй юу? Тэгээл ингээд нөгөө хүүхэж уусаа нэг нүдэрэ харахгүй штэ тий. Тэгсэн чинь нэг өгүүлбэр хэлээд тэгээ тэр хоёр суудаг байхгүй юу? Юу гэж хэлсэн бэ гэстэй имэдгүй. Юу гэж хэлсэн бэ хэрэгнээсээ байхгүй юу? Ингээд чамаг бурхан ийм төрүүлийг ихтэн ийм эмхтэй хүн юм муухай төрүүлж болохгүй. Оронд нь би ингэж төрөе гэж би бурханаас гуйсан юмаа гэж хэлээд тэгээ тэр хүүхэнтэй суудсан гэсэн. Тэр нь яг нэг би нэг залуутай суусан чинь хүүхэмсэг хүрээд ирчих яасан. Би нэг залуутай суусан чинь хайр гаргийн өнгөнөө одоо удахгүй буцна гэдэг шиг юм болсон байна. Яа намайг амч явъя гэдэг. Та нарын настай болохоор ийм юм битгий. Номс чиг богоод явж байгаа тэр залууд тэгээ суунаа. Намайд бол те энэ одоо удахгүй ханхуу бодлоо чи өглөө болгоо үнсээтэй гээд мэлхий заргад над чи аавна. Баяр ханхуу бол тэгэл заруул аавна. За мөг яах юм? Би юу? Би хөөр хүүхэнтэй соно. Яагаад? Яхав те тэгэл хоёлаа гадуур өсөж जैन те гэл яваад. Гоё тийм царай муутай амар хүнчээ тэгэл өсөөр аваад ингээ хатан гаршаад ингээ явуулчих. Гэтэ эр хүн та нарт нэг юм хүн тэжээх гэр бүлээ авч явах гэдэг угаасаа өгөгдөл нь байгаа учраас чи бол торох юмгүй аваа явчихна л гэдэг байгаа юм ба шүү дээ тий. Хоёлоос та хараа хогоо ухах гэл ухах. Өнөөдөр хогоо ухах чинь аюу гоё барига. Өнөөдөр дөрвөн цагт ажиллах гэсэн. Тэгэл босод үед нь шүү дээ тий. Босод үед нь од ширтэл тэгэл би шүлэг үйсчээгээд өсөд байна. Заа нэг шүлэг үйсчээ. За чи нэг тэнгэр харнуу да гэх. Тэнгэр харуулах гэж гоё ажил байгаа шүү. За Анжаа яах юм? Би ч гэсэн сайхныг л сонгоно. Тийм үү. Ямар ч тохиолдолд сайхнаа л сонгоно. Би одоо амар ядарч ийн амьдралын төлөө тэмцээр агаад би зүгээр л тэр баян хүнтэй суугаад юугаар дутагдаж гачигдах юмгүй. Тэгээ угаасаа юу ч хийхгүй штэ. Тэгээл сайхан гэртээ сууж ийн. Тэгээ яа дээ тэгэл тэрийг ингээд унтуулчаал тэгэл араар нь би хинтэйч юу ч хийгээд мөг хойлоо уулзъя. Та бараг хоёрыг тэжээчих юм шүү. Тэг. Мөгөтэй хэдэн төгрөг авчихсан. Цохот хатраас. Би чамаа зүгээр тэр хөөргө үгэндээ чи зүгээр тэжээн заяа. Мантай хэдийг авчихсан. Гэхдээ тэр матар жигсэндээ бас нүдтэй чихтэй штэ ихчээ. Залууд штэ нөгөө туслахууд нь те
Би нэг тийм би л асуух жисэн байхгүй юу? Үгүй. Мафтай нэг хүүхэн суудсан. Тэгээ араар нь тавьж агаад андараа цемэнтлүүлдэ шүү дээ. Гаагүй. Наад аюул чи нэстэ. Бидлээ дээр нэг хэрэггүй заяа. Нөгөөд чи гэрлээг бас алчихгүй. Мөгийг л би тийм юм байна. мөгийг л тэр баян хүндээ орныхоо дээдлээ гизэмтлэх хата. Гэрлээр харууллаа тий. цогнуулахтай цог. Гэрлээд явал бүх залуучтай ингээ ханаа ингээ цэмтлээ. Би тэгээд Мөгийн ухтай гэдэг үү? би мөгийн тэр тэм хогчин тэнэг баг цэвэрлээ явж чадахгүй. Тэгээ би нөгөө нөхөрлөг хайраа яах гэж ингэж ядэм дээ. Яа унтъя. гэрлэж ирсэн гандан бурахгүй тэгээ цуглуулах нь нэмэгдээ гэдэг тий. Тэгсэн мөртлөө гэрлээч бас тэр ханны хаажгаар гарахтаа бас илчдэг гэж. Йоо тэгээд чи баригдахгүй л байх хэвчээсэн да. Сүүлдээ баг тэр гэрлээгийн тэр баян нөхөр биш баг сүүлдээ гэрлээ өөрөө тий. Гурван уулзаас за цэвэрлээ. За цэвэрлээ. Би чогийн тэрийг санаад бодог. За цогнуулах чи нэг үн юмсан шүү. Тэр календер яг тэр хүүхний гарны ингээд босоогоор ингээд цемтэлээд үлдэх байхгүй. Тэр гар надад бүр ингээд хоногшоод үлдсэн заяа. Чи бол бүр намайг л зэмтлүүлж гэдэг. Тэгвэл наад чи хоёр тайм царай болдог. Нэмээ болохоор косметикоо яаж чадахгүй өөрөө юу ч чадахгүй болохоор би зэрүүгээр божруулаад яваад ангуудаа атааргасанда гэрлийг цэмтлээч гэдэг. Мараа нөхрийг хадах юм байна та. Хүлийг тушаач. Космодынхан бүх төр дээр мөнгө тавьж байгаа юм шиг. Намаач амар штэ. Намаач нөгөө нэг тийм ингээд нөгөө нөхөр нь хажуудтай ингээд нөгөө хүүхнсэн ч тийм энд юу хүүхэн бэ гэдгсэн чинь энэ манай нууц самбарыг байгаамаа гэлдгсэн чинь өө чи юу яриад байгаа намайг хүндэлсэнгүй салан мална гэсэн чинь чи тэгээд энэ бүх байр сав нөгөө машин тэргээ хураалгаа тэгээд салуун сал гэдгсэн чинь жоохон байдсан чиснэ манай нууц самбарыг царайлаг юм аа гэдэг тэр хүн штэ За. тийм байхгүй хизээч салахгүй Тэг мөнгө таахт юу л хийштэй. Тийм үстэй. намаа бол тэрийг зөвшөөрч нь үстэй Хөрх арын аюулээ хөрх самрыггүй. За тэгээд одоо гарч ирүүлв. Манай нууц самрыг батагийнхад царайлаг. Гэхдээ ер нь бол тэгэл тэр чинь одоо сэтгэл байхгүй суудсан юм чидэл хамаагүй юм биш угаасаа. Тэгэн штэ. Тий. Яалч. Хий ингэж асуухчгүй. Чи би тойр л энд гоё үжээл тэгээ болоо. Яг тийм юм. Тэгээ чамайг харин хоёрыг өрөөнд оруулж цойлж штэ. Баян хартаа хүн чинь. Тэгэл лаглаг хоол оруулж тэгэл Чи тэгээд намайг цойлт юм бол би зүгээр цемтлүүлээ бостой. чи нэг хаяа гарч ирж манусыг хоол өрж мөрөх юм байгаа үстэй. Ядуу хүмүүс юу? Үгүй Ядуу хүмүүс. Таач асрамжийн газар ажиллах гэж байгаа биш үү? Үгүй чи бидний зүгээр нэг ажлынхаа хамт бол ингээ бодчих болохгүй юм уу? Ямар юм хүн бэ? Шууд дээрээс дараад шүү. Ямар хүмүүс нөгөө ядуу хүмүүс юу аа? Ямар нууны энэ радиод нэг хөтлөж байдаг энэ ядуу хүмүүс үү? энэ ядуу хүмүүс яагаад бялуу идэхгүй байгаа юм. Энэ хүмүүс яагаад тэмцээд байгаа юм гээд. Бид нар өлсөд гэсэн бүх бялуу хөгж болдгоо. Тийм л юм яг гэдэг. Яа бараг л тийштэй шүү тий. Бүр амар ууз. Яа нөхс дотоод хүн зүгээр шууд итгэл баяа айлаа аваа олоод гэсэн чинь. Айл язуур наад чинь өөрөө манайсан итгэсэн ингээд нөгөө нэг юм кастинг доод төвшөндөө авчихсан те. Муу уулсныхаа зүгээр уулныхан болчлоо. Биднийг дуудаж хоол илүүлээд шууд тэгээд ээж ус аяг юм хаях юм байл та. Яа ядуус идчихсэн хаа. Ахад зүгээр баримт киноёг гаргаад очсон. Дараа нь ашиглана гэдэг. Тэгснэ те. Би бас хүмүүст буян болдог хүмүүс байгаа маа. Энэ ядуу хүмүүсийг хоолсон гэсэн мөнх бод байна. Эхнэрүүдэд дагуулсан. Эхнэрүүдэд дагуулсан. Нөгөө хоёр гоо бүсгүйгээ дагуулсан. Ядуурнаас хөөх хэрэгтэй. Ядуу юм байж бас хөөхөө эхнэр дагуулчнаа. Би Ядуу юм тэгвэл янага гэдэг үү? мөгийн эхнэрийн чи нэг хатар дээр нэг зөвсүүлж мөнгө өгье. Та ямар садист юм. Яа тий. Би таны зүгээр л ядуул гэсэн шүү. Харин
Тэг чи бол биднийг ядуу гэж дээрлэх чинь. Энэ хүн чи мөнгө өгөх гээд шүү дээ. Төсөөч Яа ээ. Бас зүгээр мөнгө өгчмөөргүй байгаа Тэр хүүхэн чинь царайгаараа л амьдарч байгаа шүү дээ хүүхэн. ядуу гэж доромжлуулах чинь бол амар муухай байна. Ямар аавт зүсүүлээд мөнгө авъя гэж байгаа. Та ядуу байж байгаа гэрлэгчийн талд ороод байгаа. Манай эхнэрүүдийн гоо сайхан чи бас алдагдахгүй. Яг гоо сайхнараа л байна. Тийм бас баяжихгүй шүү дээ ядуу ивэрэ. Тэгээд гоо сайхнараа байгаа. Манус ч бас ядж байгаа баахан хөхтэй. 6-7 хөхт зуруулаад чилж. Ядуу хүмүүс чи янаг гэж найгүй шүү дээ. Янаг гэж бэлтгэхгүй. Нөвд зүгүлгээд гацарсан хүүхэн гарч ирэх юм байна тий. Бүх юмараа гатцсан хүүхэн. Яа нэ модуг өрөвтчлээ. Өөрийгөө ганц тийчээдэг юм. Ядуучууд автраа. Тэгээ эгоогоо тийчээдэг тий. Тий, тэмцэл эгоогоо тийчээдэг нэг юм. Чи хатаж үхэн штий. Юугаар хатаж өгөх юм? Чи одоо өдөр болгон обо тоолдог үстэй. Обоныхоо одыг цэцгийн хээг тоолдог үстэй. Тэрнгээрээ хатна гэдэг байгаа. Штий. Дасчнаа наад чи дасаал зүгээр нөөдгийгөө бүр хатта. Нөөдгийгөө бүр хувгаалт. Яа. Ядартлан ажиллаж байгаа. Нэр тэгээд тасна гэдэг байгаа Тийм тий. шүү дээ, Зэвүүн дасчихна. нөгөө нэг амар муухай царайтай бэлдээ өмдөө тасна гэдэг. Хизээч хатна гэж байхгүй шүү надад чи дасчихна. За хатчихснаас тасъя. Ихлээр жоохон цэвэрлээ. 3-4 сар жоохон маягж сүйдрэг бүр тисгэ баг. За даашрээ. Аваад дасъя. Битэрийн хувьд ч юм бол ийм манай нөхөр битэрийн хувьд бол ийм тохиротой гэрлээ аахгүй юу. Тэр хүн өөр тусдаа яа цаанаа яан мип тусдаа цаанаа яан яг үзэгдэх байдал нь битэр гэр бүлөө гэр бүл. Тэгээ тэр хүн баян би Та юу амарлаг хоёулаа адилхан нөхцөл байдалтай та яагаад ийм амар давуу хэрэгтэй байгаа юм? Хөөе би ч бас ингээд нөгөө нэг тэр хүн надтай сууснаар бас тэр хүний чи карьерт нөлөөлж байгаа байхгүй юу. Чи Францаар ярьдаг. Тохиротой. Би нөгөө нэг царай бодоод бараад. Давуу их гэж яахгүй. Бонжур. Мэдээ хэл сураад бас тохироо хийж болно шүү дээ. Бонжур микси гэдэг. Хүч та хамгийн чухал үг нь шүтэм гэдэг шүү шүтэм. дээ. Шүтэм л гэдэг шүү дээ ерөөсөө. Яа. За хамтран ажилладаг танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 17 цаг 24 минутаас манай найруулагч санал асуулга оруулсан байна. Та насан туршдаа амьдрахаар аль нэгийг сонго гэвэл таны сонголт нэгт нь баян муухай царайтай, хоёрт нь маш ядууч үнэхээр үзэсгэлэнтэй, гуравт нь алийг нь сонгохгүй, дөрөвт нь алинд нь сэтгэл татагдаж байна түүнийг гинэ. За энэ одоо юу гэсэн дөрөвдөг нь ямар муугаа манч асуу. Манч хариулт үү. За санал асуулганда идэвхтэй оролцоорой манайхаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар hello залуусын брэнд spam жигэнсэн махаараа хамтран ажиллаж байна. Би сая энэний чинь юуг нь харсан чинь үнэхээр гоё юм байна шүү дээ. Нөгөө нэг яг нөгөө илэгний нухш шиг тийм савлгаатай юм байна шүү дээ. Гэтэ арай өөр дөрвөлжиндүү савлгаатай юм байна. Энэ нөгөөний лаазалсан мах манай дээр түрүү жил иржсэн санаж нь бүр хайрцагаараа. Түүний түрүү жил иржсэн. Тэгээд энэ жил болохоор нэмэгдээд үхрийн махтай, дахианы махтай гэсэн хоёр төрөл шинээр гарсан. Нийтдээ гахаа махтай, тослог багтай гахаа махтай гэд хоёр янз байсан дээрээ үхрийн махтай, дахианы махтай нийтдээ 4 болцсон гэсэн үг. Тий. Тэгээд одоо энэ спам чи солонгосчууд амар хийддэг байхгүй нөө бүтэжигээ гэд нэг хоолндоо спамаа ингээл хэрчээл. Тэгээд энэ ч нөгөө болцсон байх болохоор зүгээр шууд идэж болно, эсвэл шараад идэж болно, халаагаад идэж болно. Яаж идэж болно? Өглөөний хоолн дээр айгүй амар. Өглөөний цайс дорн бэлтдэм шүү дээ нэг үрчээ. Энэ чи тийм байлээ зүгээр. Зарим бол бодоод байгаа л хэлчихдэв шүү. Хоёр өндөгтэй холчт юм байлээ. Хоёр өндөгтэй олж байгаа шарчт юм байлээ. Харин тэгж ийсэн. Тэгээд зүгээр супер хоол болж ил. За хэрэглэх зааврын хувьд штэ будаатай урганд болж байна. Халуун ногоотой гоймын дотор хийж бас идэж болж байна. Бид нар юу зайц цусж идэх штэ тий. Кембабд нь хийж болж байна. За өглөө өдрийн цайндаа хэрглэж болж байна. Аялал зугаалганд чигнээд халаагаад шараад идчихэж болж байна. За халаахгүй шууд гээд алинаар хэрэглэх тохиромжтой гэж шүү. Би нөгөө хям идэж чаддгүй хүмүүст илүү зүгээр юм байна тий. Тий. Одоо ч зарим хүмүүс хям идэж чадахгүй шүү. Би нөгөө солонгос одоо нөгөө нэг бусад төрлийн спарыг авах надад жоохон үнэтэй тусаад идэв байхгүй юу? Тэгж Монголын хаваа үнийг хамаагүй боломжийн юм лээ. Тэрийг би зүгээр бүр чэйжлээд авцсан байгаа л да. Яг эний чинь өштэй хоёр өндөгтэй хойлол тархангууд нэг юм гоё юу шиг болчихж байгаа. Цутан шиг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд шараад эргүүлэнгүүтээ дээр нь бислэг хаяж ахиж нэг эргүүлэл зүгээр супер өглөөний цай болчихж байгаа байхгүй. Оо энэ очир дагнсих юм бэ тий. Тий. Оо за.
Би тэгээд нөгөө эдгэмийн нухшилсаг нь адилхан эдгэргээ яриад байгаа биш чи. Таны. Сайн үтсний гэдэг. Очир тагс тэгээ ерөөсөө нөгөөний тийм ингээд баян ингээд бүтээгдэхүүний ингээд өөрчлөл чинээл нэмэл энэ нь хэвээр мундаг. тийм шүү дээ. Баян өөрчлөл чинжиж байдаг. CUGS 25 болон бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр болон очир тагнс компани нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийн та 76 TT 7530 9020 7530 гэсэн дугаараас аваарай. За тэгээд очир тагнс гээд салгахгүйгээр бичээд Facebook руу нас орох боломжтой байгаа. Ер нь бол яг нөгөө хям ямн дээр бол зүгээр шууд OD буюу од гэд байдаг штэ тий. Тэгэхээр энэ од брэнд биш очир тагнс гэсэн үг шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар hello залуусын брэнд spam жигэнсэн махаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв баян мат руу ядуу царай сайхнаа юу гэсэн сэдвээр ярилцаж байгаа. За мөөги. За. Хүүхэдтэй болох уу? За хүүхэд дүрх юм бол мэдээж баян ирнэ муухайны хүүхэд чинь ингээ удамшин штэ. За ядуу ирнэ үзэсгэлэнтэй үннээс ч юм бол хүүхэдтэй болохоор ингээд хөр хүүхэд гаргач гисэн тэгэл тэр олон хүүхэдтэй бас тэжээгэд амьдрахад хэцүү штэ ер нь бол тий одоо тэгээ яах юм? Хүүхдээ болохгүй. Болохгүй мó. Хүүхдээ болох. Хүүхд тэгж тийм ядуу амьдралтанд хүүхд төсгөөд яхав тий. Тий тэгээд номингийн матернуудыг харж чаа шоолж байгаа. Хөөе. Баян хүмүүс ч ядуу хүмүүс таардгүй юм чинь. Тэр та манай хүүхдээ яг танаа хаав усны юуны уулын ороо дээр гарч байгаа тэр матернуудыг хараа гэх. Ёстой лайл байна. Би бол өстой цувуул. Яана. Гэхдээ бид нар чинь зүгээр ядуу гэсэн болохоос тэнэг гээгүй шүү дээ. Гэрийн сургалт мургалтаар наадуулыг чинь боловсралтай болгоод бас улс их орондоо хэрэгтэй хүн бий болгоно шүү дээ. Чи ядуу амьдрал дундаас гарч ирсэн хүмүүс чинь жинхэнэ яасны гарууд гарч ирнэ шүү дээ. Бид нар чинь тэнэг гээгүй зүгээр л ядуу гэсэн. Тэг хідүү хүүхэдтэй. Оо яг тэгэл төржлөө. Хийгээд лээ. Тэгэл. Йоо. Амаг. та тий өөрөө багшилчих юм байна шүү дээ. Тэгээ чи улс чинь тэг сар болгон 100 мянган төгрөг өгч байна тий. Чи бас зөндөө юм байна шүү бас. 10 хүүхэдтэй болоход сардаа сая юм биш тахаа. Ой юу ярьж байгаа чөлөөтэй ихсэл аваад унчт юм байна шүү дээ. Би хүүхэд гаргахгүй. Болич юм дөө. Би ингээ гоёроо л байж байна. Гоёроо байж бол ганцаар байж бол өгчин. Би нэг хүүхэд төрүүлвэ. Нэг царай мотоога яа хийж юу? Тийм шүү Би дээ. бол нэг хүүхэд төрүүлнэ. Нэгийг л төрүүл. Яаж байгаа юм? Ядаж нэг матартай байж. Нөөдтэйгээ өөддөг. Өөд төрүүлж цугаахаа. Юу амар ээ. Тийм амар нэр. Яг тэгж бодож байгаа. Хаяа амар өөдөх юм уу хүүхдээ. За тэгвэл тэгээд номингийн нэг материалыг л харж баярлалаа да тий. Номын өг нэг хөөрхөн тоглоом тоглохгүй нөөдх нь жоо хөлдөө матраагаас. Тэгэнгүүт Гэхдээ чи царай мутал гэсэн болохоос бааш ухаан мутаа гээгүй шүү дээ. Тийм үү? Тий. Танаа хүүхдээ сургууль мургуулд яваад амар гадуурхагдсан ш. Гадуурхагданаа. Гэрийн сургууль. За. Тэгвэл тэгээ баг юу? Энэ мосоо ядуучууд хүүхдээ сургаж болж байгаад эдэргээ. Тэгэл гэртээ нуулайлаа багш нарыг авчираад тэгэл гоо сайхны хаглаанд оруулчих. Хүүхдээ оруулж оруулж болохгүй шүү дээ. Хүүхдээ бол болно шүү дээ. Хөрөл болохгүй болохоос юу тийм хатуу гэж юу гэсэн. Ямар бити атаарах. Зүгээр намайг ингэж горьдсон заяа. Юм яаж гэдэгт намайг та дуурайгаад бас гайгүй юм төрчих юм болоо гэж төрсөн яг л матар төвтэй. намайг хойлоо бол өстой хүснээрээ орж болно шүү дээ. Зүгээр мөнгийг цацаад орно шүү дээ. Нөхрөө л оруулахгүй болохоос шүү. Тэгэл гоо сайганд хаалгаад ороод гоё болоод гэрлүүгөө орж ирэл тэгэл дахиад ууж шүү дээ. Яа тий. Ороод мянган сайжраад манай ихнэрийн хажууд нь юу ч шааш. Оо тэгин. За яах вэ? Хөө бит хоёр баян. Тэгээд Юу хүснээ хийн хамгийн гоё хамгийн үнэтэй машиныг унана бүх гоё брендийг хэрэглэн та нар тийм юм Оо би тэрээс та дуртай үедээ амарж байгаа. тэгэл брэндийн машин унаад явж хахад хажуугаар нь тий би их нэстэйгээ явж байгаа бол тэгээ сэтгэлээр байна шүү дээ. Навцэг бол чат GPT-гээс хэн хамгийн хөөрхөн бэ? Могийн ихнэр хөөх юм. Тэгээд чачи би Урлаад өгсөн шүү. талбад үгс Ой. Тэгээ ер нь бол байгалийн гоо сайхан чинь нэштэй арчлахгүй л бол хоёр их нэртэй гоё тий гоё юм авч өгөхгүй л бол гандан гунд. өгөгдөл дээр гоо сайхан унахгүй гэсэн байсан. Сайхан төрөх заяа нахах. За, Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар
BSB дэмжиж ажиллаж байгаа. За BSB-д surprise сайл хямдрал эхэлсэн байна. За 3 дугаар сарын 21-ний баасан өнөөдөр тийм үү? 22-ны бям маргааш тийм үү? 23-ны нэм гарагуудад бүх бараа 10% хямдарч салбар дэлгөөрөөд оройн 21 цаг хүртэл ажиллах юм байна. За ердөө 3 өдөр учраас та яараарай. За ингээд surprise сайл зөвхөн BSB-д нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч BSB баярлаа. За Баянбаатар ядуу сайхнаа хоёроо талаар ярьж байгаа. Ярьсаар л байгаа. За ажгаа. Та сонгосон амьдралаа одоо нөгөө 3 хөтлөгч бөө хил ам дагуулад байгаа нь ингээд одоо ингэ штэ. За. Стонер анжгаа яста үнэхээр гоё айгүй айтайхан амьдралтай ингээ явж исэн чинь энэ нэг хүүхдээ суугаад. Толгой нэргээ хог ухаа явж байгаа. Улаанбаатар хотын нөгөө баруун зүүн дээр нь хуваагаа авсан тийм. Тэгээ стерлитатаас уудсан чаваад. Тийм. Тэгээ одоо ингээ бөөн хил ам болж байгаа байхгүй юу? Тэгээ одоо яах вэ? Бусдад яаж зөвөр ойлгуулах вэ? Би байгаадаа сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байгаа хүн шүү. Нөгөөдхийг л хэлэл явна да. Нэг ийм нэг гоё үгтэл явна. Та ядуу юм чи сошиалд ч орч чадахгүй. Тэгээ зөрж өнгөрч байгаа хүн. Тэгээ сошиалд орч чадахгүй юм чи ер нь юундаа сэтгэл санаагаар унахвтай. Тэгээ олон хүмүүс уулзчил ярихгүй бол тийм. Тэгээ тантай уулзсан хүн арай хэлэн штэ. Чамайг тэгэж яриад байлаа гэж танд ингэж байн уулзсан хүмүүс чи тэгэж. Би тэр хүнд ч л хэлэх үгтэй л дээ. Би байгаадаа сэтгэл хангалуун энэ чинь их аз жаргалтай яваа хүн шүү. Би ерөөсөө өдөрт 3 цаг хогоо ухаал тэгэл бус үед нь амарч идэв. Тэгвэл таныг яг хүмүүс солиорчиж чаддаг юм байна. Юу солиорч байгаа юм чи. Нэргээс саадах чинь бүр солиорчиж гээд тий. Надад тайлбарт авах шаардлага байхгүй. Угаасаа би баян. Тэд нар ингээ ойрлоод цамнаад миний хаанч хүрч чадахгүйгээс би тэднэр тайлбар тавих ямар шаардлага. Сошиалоор л гэрлээгээ матарна. Тийш үү. Гэрлээгээ матар. Чамааг бодвол өстой. Яа, гэрлээгээ матар нөхөх аргагүй болтол матна. Тгий штэ дээ. Яа, тийм. Намааг бол нэг хэмлэхгүй шүү дээ. Ядаа бүр ингээд амар гоё контент үүс. Гэрлээгээ матар гэдэг юм. Гэрлээ матар дагуулаад энэ үгүй яг. Гэрлээ яаж амьдрдаг вэ? Бүгдөө төсөөлье. Инфлюенсеруудын нэг хоолнтэй. Гэрлээгээ матрыг харав. Матартайгаа. Хэр матар юм байна гэ. Тэр өөр адилхан матар нүгэртэй байж тэр бас нийлцэн явж нөгөөдөг ч. Инфлюенсеруудыг тэжээж. Яа, новиц гэрлээ татааргаад нөгөө мөнгө өгөөд бичүүлээд аа. Би яасан гэж атаарах вэ? Адилхан тэгэл матар нөхөртэй би ч гэсэн бичүүлээ. Намайг хоолол бичихгүй байх. Хоёр ингээд сошиал алцах юм ээ те. Хинээх нөхөр гайгүй матар бай гэдэг. Хөөе манай гайгүй гэдэг. Манай нөхрийн мэнг арай цөөхөн. Энэ хоёр матрын аль ихнэр нь илүү аз жаргалтай амьдарч байгаа вэ? Хинийх нь ихнэр аз жаргалтай амьдарч байгаа вэ гэн. Яд ямар нүдэл зураагүй юм биш тэгээд тоогчгүй шүү. Би бол зүгээр надаа скотч наалтгүй. Тэгээд бүр болохгүй бол нөхрөө наа сайт майтуудаа хаалгаа шүүгтэлцгээд өөрөө матраа ингээд түлхэж штэ ардаас нь яалдаа чи наадгаа учрыг нь олооч. Тэгээд ингэдэг багтай хүмүүс ингээд нөгөө нэг ариунаа сарантуяа эрийг хөрсөлтүүлдэг шиг те. Өглөгч матар, харамч матар. Тэ хэрүүлж матар, хэрэлдэхгүй матар. Игнэ хайн заадуулж. Хэлдээр гараад ирэнгүүттэй. Ямгийн матар чи харин хэрүүл хийдэггүй сайн матар байна шүү гэх. Тэгээд нөхөр чинь тэр хэрүүл хийхгүй байсан магтуулаад байж тэгэл болчихно. Яа гэд гэрлээгийн сэдв арай намжигуут номингийн матар гэл гараад тийм. Ерөөс энэ хоёрыг мүлжиж иддэг. Хөөе тэгвэл намын шүн яаж унтдаг вэ? Хоёр өөртөө бараг баян болчих юм биш үү? Юу? Хоёр өөртөө од болоод өөртөө хөрөнгө маань ихсчих юм биш үү? Яагаад? Ингээ хоёрыг л мүлжиж идж байгаа гэсэн шахах. Тэр хоёр нөхрөөсөө салжвал тэгэл од байхаа болчих шүү. Хинч биш. Угаасаа тийм бол тэгээд тийм бол чи нөгөө нэг бидний хойноос явна шүү дээ. Угаасаа баян үний ихнэрүүдийн хамгийн өргөдмөр нь тийш дээ. Эхний 3 цаг манай хогоо ухсан. Тэрний дараагаар та нар. Чи ийм хонцоо чамаагүй гэж байгаа шүү. Та нар яваа. Ажгаа хамаг олтойг түүцэн баг юм аа. Ямар мохоо бүгдийг авдив бэ? тийм ингээд пүкрүүд эзэмшээд авчих. Тэгэж тэгдэггүй яах юм чи. Өглөөний цаан дээр би чи Улаанбаатар рестораны хогон дээр очино. Оройн хоолн дээр Баян голны хогон дээр очино. Энэ бас хуваарлттай шүү. Номоо яах энэ олонний хил амыг яаж тарах вэ? Олонний хил амыг шууд гадаад явчихна уу? Гүг хаач байсан л сошиал бол сошиал штэ.
Дэлхийн аль ч өнцөг булан байсан. Тэгээд явж илээ сошиал. Тэр ядаж Америкт ингээд амьдрал ингээд англиар шуугаад номоо ойлгохгүй амар юм да тий. Шууд гадаад Батар гэж ах шиг бай тий. Ганцхан юм. Крокодил. Чиний тухай бичсэн байна. чигч байгаа мó. Тэгэл крокодил гэсэн байвал чиний тухай бичсэн байна шүү дээ. Нөхрийнхөө нэг крокодил гэдэг ойлгосон. Шууд гадаад яваал тий чи үдэж харах юмтай юу сошиал ухах юм байхгүй. Тэгээ сатаараа л явж шин. Тэ? Бас болж юм те. Тоохгүй лах юм байна. Гадаад явж болохгүй гэж нэмж оруулах уу? Тоогоо дотроо. Йоо. Нэг новши юм бэ те яасан. Гадаад явж болохгүй. Хүүхдээ юу болохгүй. Сая гэхдээ анжаа сая яг амьдралтай амар готраад. Хоёр амьдрал атаархсан. Тэгсээ те. Бас яг ингээ шүүгэх юмгүй болчихвол бас утгагүй л дээ те. Нэг шүүгэх юм байж байгаа юм. 3 цаг хогоо огчоод үлдсэнд нь Тийм шүү дээ. ихнэртэйгээ хов яри барах хэрэгтэй. Намагийн батар чи ингэсэн гэж шүү дээ. Гэх ингээс суучих бол гоё байхгүй. За. 14 цагаас ерөөсө 21 цагт намралтын байдалтай. 3 цаг л ирчтэй ажиллаад болоо. Йоо, анжгаах улстай чихтэй яанаг ерөөс. Би байгаа байдалтай сэтгэл хангалуун айлын ихнэр гээл. Өнөөдөр тэнгэр сайхан байна. Тэнгэр хараа. Чөцөрөө тэр хот ямар гоё вэ? Таар. Йоо, ядуу юм жижигс мангар рамаач гэдэг. Ядуу яг дийлдэхгүй Рамаач шүү. хараад Йоо, тэр аймаг харшин дунд ингээд хатцарсан хоёр хүүхэн зайлвал тий. Тэгэл ингээд таныг хараад цонхон дээрээ тэгэл цонхны тавцан дээр Ой би хатаагүй. Хяндаргаатай. Яг Чи тэр цементэн донд байгаа шүү бата. Йоо, ядраатай. Гарч уур чадахгүй бол ядаж цементлэгсэн чанаа чи хийлээ шүү дээ. За чи хатаагүй бол ном цэцэг бол хатцсан уу? Би яг хаусныхын доотлолт яг харагдахуйц газар юм явлагны хайрцгаар гэр хийчихнэ. Бөксөө гаргаад тест амар байг харагдахаар. Намайг байж. Нөөс дискэ байгаад цаатаач. Яа юм уу чи ямар битрт муутай. бүр ачаалаа. Юу Намайг нөөц хаад ажиллаад ихтэй. яа өдний хэд юм бэ? Энэ хүмүүс явуулаач. Таны тэгж оруулаач байгаа. Яа хашаач орохгүй. Яг цогоорч харагддаг газар. Ямар байлаар гахаа нохор шиг юм бэ? Явал та энэ тайлуулаач гэдэг. Нэг мо өргөчний хайрцаг амьдэрдэг наацаа. Юм хатаад ирвэл дээр яг бүр шумсан сүулдэ бүр яг алуулах юм байна. Энэ хэрэг жагаа. Гүүштэй. Хүнд мөнгө. Тэр залууг нь оруулаад иртээ гэдэг юм шүү дээ. Тэр бүксөө гаргаад байгаа. Тэр нэг ажиллагаас гэдэг. Тэр нэг хөндлөд байгаа бүксийг оруулаад иртээ, үгцгийг оруулаад иртээ. За ингээд ном цэцэг гэрлэг араас орлоо. Тэгээ нөгөө үдэстэй миний нөхрийг гаргаад ир гэ үүдэн болгоо. Баггүй цамтлаа. Тэгээд доолыгоо зөөр дотор оруулаад гинжилсэн те. Өдрийн хит хийдэг гинэ чи. Бас нэг цуглуулгатай те. Яг амтэр шиг байдаг ш таныг. Яа хоол өгөн. Тэр жилийн мөгийн шиг үү? Тэгээд тэр хөөргийн ихнэр чинь нүүрлүү $1 цацаал тэгээ болоор нь $1 цацаад нөхөр чинь цэмтлэгцээ. Миний ихнэрт их зовлон биелдэ. Баян байж болохгүй зовлон байгаа. Яа баг Тэр өдөртний үрээ гай. тэр чи бол эзэний ингээд анжаах айгуул дуртай шүү. Өө бүр эсгрэл хөвчнэ. Хаалаа үлээ. Одоо бол нэг энэ өдрийн хоолны дараа нэг орж ирэх ёстой да. Ингээд нэг 3 цаг ажиллаад 21 цаг аваад одоо бүр 24 цаг аваад. Яа Үгүй юу гэдэг. сүлдэ анжаах уурал нь шүү дээ. Тий. Йоо чи миний ажлын цаг дууссан шүү дээ. Яа. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсвэратаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За окей, би бүр өнөөдөр коллегоноо зориулж авчирч авлаа. Ийм савлгатай байгаа шүү заяа. Энийг танаахан бол энийг өстө бүгдээр хэрэгэлдэг үстэй. Бүгдийг хэрэгэлнэ үстэй. Тий. Би нөгөө нэг одоо бөөрийн цайныг нэгэлтэй.
Өөр За зориулсан. би үнийг өдрийн 3-аар уудаг байхгүй юу? Тэгээд одоо би өдрийнхээгаа уучтээ. За энэ- энэ нөгөө нэг Аа, яг юунд дуусаад нөгөө олон баярууд дуусаад одоо би яг тэр нөгөө нэг тестостерон нэмэгдүүлдгийг нь уух. Яах гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм? Намд гайхуулах гэдэг. гээд байгаа юм. Намд гайхуулах гэдэг. зүгээр ингээд Яа нөө гинжлэг аягүй дуртай ах байгаа маа. яас номин гэдэг баахан Джеймс аваа тавьчихсан. Анжгаах зүгээр ингээд Джеймс өгөөч. Амрын цутгаал тэгээд ажилуулад байна. Өдрийн дээр удаа дабл. Энд чинь ингэж байгаа юм. Омега 3 эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан витамин, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис. Дээр нь үе мөчний глюкозамин, 4 төрлийн пробиотик, 2 төрлийн мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхны буюу үс арьс хумсны витамин зэрэг ингээд бүх витаминууд байгаа учраас нөгөө хүм болгонд гээд байгаа шүү дээ. Хүм болгонд хүүхд гэр бүлийн гишүүн болгонд хэрэгтэй гээд байгаа. Эрдсэн шинжилгээ өгсөн байхгүй. Манай хоёр хүүхэд тэгсэн чинь ер нь бол дахиад дээгийн дутагдaltaй гарч ирлээ. Дээд дутагдaltaй л гэж. Дээ нэмдээ нэмдээ юм шиг байгаа маа. Ер нь тий харин тий. байнга л ууж авахгүй бол дэгийн дутагдaltaй бол өстой гаргаахгүй. Тэгээ энэ ч нөө хиймэл өнгө оруулагчгүй. Хиймэл амт оруулагчгүй. Амтанд туршилт хийгээгүй гэдэг бүр юм тэмдэгтэй байдаг гэж шүү. За би яад колониг сонгож байгаа даа гэхэлэр 40-с дээш насныхан ер нь эмэгтэйчүүд угаасаа нөгөө нэг колон ялгаруулалт нь бүр баг байхгүй болчихж байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт одоо бидний чинь одоо нөгөө хөшрөлт урд явагдана тий. За коллагеныг дотроос ууснараа яасан бах нь нүрийн арьс гэлгөр толгор байх нь байна. Үс хумс хугарахгүй байх нь байна. Тэг гих мэдчлэн маш олон даваа талтай байх нь шүү дээ тий. За. Одоо тэр бидний баг багт яриад байдаг гэсэн тэр аркеттэй хөвгт гэдэг чинь дэгийн дутагдал байсан байл шүү дээ. Тий штэ. Тий штэ. Тий штэ. Тэгэл нөгөө эсэн дээр тоглолт моглуулна гэдэг Эсэн дээр тоглуулад нар салхинд гаргаад яасан нарнаасаа дэгээ аваад явж штэ. Яг үнэ. За тэгээ бүх эмийн сангуудаар борлуулагдж байгаа хэрвээ та хүргэлтээр авах гэсэн юм бол City Farms гэмэн гэдээ ороорой. За мөн 1819 1923 95-8 1923 гэдэг утсуудаар холбогдоод яг аль бие усных нь эмч төлөөлөгч нараас мэдээлэл авах боломжтой. Тэгээд Jamieson Vitamins Mongolia гэж латинаар бичээд social хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлийн гишүүн бүрт Jamieson брэнд хамтран аярлаж байна. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв Баянмат руу ядуу сайхнаа сайхнуу гэдэг сэдвээр ярилцж байгаа. За одоо юу яа? Санд асуулганд хариулах цаг ер нь бол ирсэн байна. За тэгээ санд асуулганд бүгдээрээ хариулж яа заяа. Өө энэ би байхгүй мó. За Би та чамаас асуулт байхгүй мó. надаас одоо харин санд асуулга ирж штэ. За та насан туршдаа амьдрахаар аль нэгийг нь сонг гэвэл таны сонголт баян муухай царайтай, хоёрт нь маш ядууч үнэхээр үзэсгэлэнтэй, гуравт нь алийг нь ч сонгохгүй, дөрөвт нь алинд нь сэтгэл татагдаж байна. Түүнийг би алийг сонгохгүй яг бодит амьдрал дээр бол. За, нөмөө. би ядуугийн сонгоно. Ядуудаа тасчдаг гэсэн. Ядуу амьдралаа тасчдаг гэсэн. Алинд нь сэтгэл татагдаж байна. Алинд нь сэтгэл татагдаж байна. Тэрийгээ сонгох юм уу те? За. Би бол сонголтоо хийсэн шүү. Аёо. Яа, тэтгэр байгаа шүү. Нөгөө сэтгэл хангаламж гэж найгуу те. За, санд асуулгын дүн гарсан. Санд асуулгын дүн харцгаая. За, яг одоо манай лайвыг 523 үзэж байна. Санд асуулганд 369 оролцсон байна. Сайн байна. За, та насан туршдаа амьдрахаар аль нэгийг сонг гэвэл таны сонголт баян муухай царайтай гэдэг дээр шүү дээ, те. Хүү, ямар амар хэрвээ. Нэмээ, хойлондоо адилхан хүмүүс зөндөө байна. За, энэ дээр хин ч одоохондоо яг санал өгөөгүй шүү дээ, яг санал асуулган дээр бол. За, 189% буюу 33% байна. За, маш ядууч үнэхээр үзэсгэлэнтэй гэдэг дээр та хоёртоо нийлээд 57% буюу 20% байна. За, алийг нь сонгохгүй гэдэг дээр надтай нийлээд 82 хүн буюу 30%. За, алинд нь сэтгэл татагдаж байна түүнийг гэдэг дээр номойтой нийлээд 45 хүн буюу 16% байна. Хөө хүмүүс баян царай муухай царайтыг сонгож шít. Дийлийнх нь. Яг. Тэр яг. Би зүгээр номогийн сонголтыг л гайхаад байгаа байхгүй. Юу гэсэн үг юм те? Алинд нь сэтгэл татагдаж байна. Чи тэгээд ингээд царайлаг царай муутай хоёр хүн байж хаад царай муутад нь сэтгэл татагдаж чадах нь үү?
Тэр нь мөнгөтэй гэдэг байгаа шүү дээ. Аа. Тэгээ яах гэж юм асуулт оруулсан юм. Бас ингэж болно. Бас энэ нэг хөлбөр байна. Хоёр нөхөр ингээд зэрэгцээд байжгаад одоо ингээд зэрэг хандрагтай. Тэнгүүд хин нь илүү харизмтай нэг тийм нэг байдгийг штэ. Тийм байх юм бол тэгээд аль нь лүүн татагдаад байна тэр нь лүүгээл явах юм байна штэ. Намд бол тэр баян матраа бол тэгэл тайлбарлаа. Амар харизмтай байсан. Дийлдэхгүй харизм. Муухай бүрвэгээд найзсан баг. Дотроо бол ер нь царай мутаагаараа алдартай л байсан нөхрөлтөө. Мангар хөөхний тэнгэртэй найраатай байхгүй. Тэгэл гой охтуудтай найзлал явж идэг байсан шүү. Тэгэхэд манай нэг царайлга марайлга гэдэг найз нар бол байхгүй шүү дээ. Найз охин мохон байхгүй тэгэл илэрэл арх угаал явж идэг. Хүүшээ нэрээ тийм байсан шүү. Манай дарханд бас 16 давхарт нэг өөдс гээд нэг залуу гэсэн намхаан заяо. Бүр баг миний сугаар татах байх заяо. Ийм тагжгаар амар царимаа тэгсэн мөртлөө манай дархны хамгийн өөрхөн соёлоо гээд охинтоо өргөдөг гэсэн чинь бүр алдартай тэр хоёр хос нөгөө ингээд алдартай хосууд байдаг шүү дээ тийм байсан шүү дээ. Тэгээ угаасаа нөгөө нэг царай муутай болохоор нөгөө нэг юм хил ам сайтай байд юм шиг байна. Тэгээ татаад тэгээ одоо өвд байдаг юм шиг байна. Юурээс ингээл хөгжлөө юмараа ингээл үдсэн үлгэл ярьж штэ. Өөр бас зарим нэгэн зүйлээр давуу байж болох юм шүү. Тий. Өөр тэгээ царай муутай залуучууд тэгээ гол нь чи яаж татагддгийг. Ер нь тэгэл мөнгөтэй л байвал татдаг л та манай наваа бол ер нь тэгэл гой хоолнд оруулаад ямар харизмтай ингэ. Ямар харизмтай ингэ. Бас нэг өгтэй болсон те. Харизмаас л болно доо. Харизм зүгээр л мөнгө. Тэр зан өөрөө бол мөнгө гэдэг. Амин гой сонсогддог те. Харизм хэр ихтэй юм те. Тэгээд нөгөө нэг мөнгөтэйгээ сонгоно гэж хэлэхээр бас нэг юм маралийн хувьд бол жоохон онцгой байгаа сте тий. Тэнгүүд хэр харизмтай юм те. Тэр нь бол хэр мөнгөтэй юм бэ гэсэн үг ер нь бол. Сүүлдээ бүр найзуудгаа тэгээ яриа сурцсан тий. Манай нөхрийг та нар матраа гэж бодож гинөө. Матрал да тэгтээ харизм нь амар шүү. Харизм ихтэй шүү. Харизм сайтай үнэхээр харизмтай. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 21-ний Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцаагаас уриатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар за уушлаараа Hello brand spam жигэнсэн махаараа за мөн гэр бүлийн гишүүн бүрдгс уриатаагаар Jameson brand хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3